За Монгол шуудан төрийн өмч төвцөөд компани 34%-ийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулаад хувьчлах гэж байна. За ингэснээр төрийн компанийг олон түмний оролцоотой олгож хөрөнгийн зах зээл дээр олон нийт хувьцааг нь авчруулах дэлхийн жишээг тогтоох боломж ийхүү бүрдэж байна гэж ойлгож болох юм. Энэ тухайн мэдээллийг үзэгч та бүхэн сэтгүүлч баяр жавхлан хүргэх гэж байна. Тэгэхээр Монгол шуудан хувьцаат компанийн хувьд хэдэн жишрэг хувьцааг нэгж бүрийг нь ямар үнэтэйгээр арилжаалах гэж байгаа тухайн мэдээг жавхлан хүргэх гэж байна. Өдрийн мэнд төргийн үзэгчдээ за улсын хурлын 2015 оны 70 дугаар тогтоол за мөн засгийн газрын 330 дугаар тогтоолын дагуу за төрийн өмчөд 9 компанийг биржээр дамжуулах хувьчлах ажлыг эхлүүлсэн. За тэгвэл хамгийн анх одоо хувьчлагдах компани тоонд бол Монгол шуудан төрийн өмч төвцөөд компани орж байна. За уг компани 66%-ийг төрийн эзэмшилд үлдээж үлдсэн 34% бол иргэдэд биржээр дамжуулан худалдаалах ажлыг энэ сарын 28-наас эх сарын 6-ны өдрүүдийн хооронд одоо хувьчлахаар болж байна. За энэ хугацаанд бол иргэн тойрны цаасны данс нийлгэн мөнгөө байршуул захиалга өгснөөр хувьцаанд оролцохын боломж үлдэж байгаа маа. За ингээд Монгол шуудан компани өмч хувьчлалтай холбоотой асуудлын талаар бид хөрөнгө оруулалтын шинжээч мөнх эрдэнэтэй холбогдож та бүхэнд мэдээлэл хүргэхээр ажиллаж байна. Өдрийн мэнд төргийн мөнх эрдэнэ. За өдрийн мэнд төргий. За тэгэхээр энэ онд багтаа 4-5 компаниг одоо хувьчлах асуудал яригдчихсэн боловч дөнгөж анхны компанийг одоо энэ он дамжин хилцгээр хувьчлахаар болж байна. За компанийг хувьчлах үндэслэл нь яг юу байсан бол иргэдэд мэдээлэл хүргэхгүй юу? Тэгэхээр энэ компани хувьчлалын талаарх асуудал бол бүр анх 2005 оноос хойш яригдчих эхэлсэн. Тэгээд 2008 онд бас засгийн газрын тогтоол гараад ингээд 2012 онд бол яг хувьчлалыг эхлүүлэх энэ ажил үргэлжлээд за тэгээд өмнө цаасны танилцуулгыг биелдэхэд ингээд хувьчлахад бэлэн болоод байсан. Гэхдээ бол тодорхой шалтгааны улмаас бас энэ ажил төр хойшлуулсан байгаа. Тэгэхээр хувьчлах үндэслэлийн хувьд бол одоо ийм тогтоол зурмын дагуу гарч ирсэн байгаа. Монгол шуудан компанийн хувьд иргэдэд мэдээлэл хүргвэл ямар үйл ажиллагаатай явагддаг компани бол мөн одоо Монгол шуудан компанийн хувьцааны талаар ярил. За шуудан компаниуд бол бид нар сайн мэднэ шуудангийн үйлчлэгээ үзүүлдэг. Нийтдээ бол одоо 895 ажилтнтай. Монгол улс даяар нийтдээ сумдын 334 салбар, аймгийн 21 салбар, Улаанбаатар хотод бол 40 ийм салбараар дамжуулан шуудангийн үйлчлэгээг орон даяар үзүүлдэг. Нийтдээ бол 20 нэр төрлийн 6 үндсэн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг. За ийм компани байгаа. Тэгэхээр Монгол шуудан компанид бол хувьд бол одоо Монгол улсын үндсэн шуудангийн салбарын үндсэн сүлжээг эзэмшигч. За мөн дээрээс нь дотоодын зах зээлийн 95% бол дангаараа эзэлдэг. Харин олон улсын бөөхөө шуудангийн бол 30% дангаараа эзэлдэг. За ийм одоо үндсэн хэмжээний компани байгаа. Тэгэхээр иргэдэд бас хөрөнгөний биржээр дамжуулан анх удаа бас компани хувьчлалд оролцох юм боломжийг олгож байгаа юм байна. Компанийн санхүүгийн эрүүл мэндийн хувьд ямар бол иргэд хувьцааг худалдаж авахд юун дээр анхаарах хэрэгтэй юм бол? За тэгэхээр бид манай компани андеррайтеринг компаниар ажиллаж байгаа. Тэгээд бид нар бүх одоо санхүүгийн тооцоолол нь ямар байна уу, санхүүгийн эрүүл мэнд нь ямар байна уу, таас ямар ашиг өгөх боломжтой гэдэг дээр бол одоо судалгаа шинжилгээ хийж ажилласан байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол компани орлого бол сүүлийн 5 жилийн хугацаанд жилд дунджаар бүр бол 1528%-аар өсөж 14 оны байдлаар 11 тэрбум төгрөг төрсөн байгаа. За үүнийгээ дагаад хөрөнгийн хэмжээ ч гэсэн бас 15-6 орчим тэрбум төгрөнд бол хүрч өссөн. За нөгөө талдаа энэ бүх хөрөнгийг санхүүжүүлж байгаа их усүр нь бол ашигтай ажиллаж байгаа учраас орлого нь нэмэгдэж байгаа учраас эзэдийн хэмжээр дандаа санхүүжүүлж явж байгаа. Тэгэхээр эзэдийн хэмжээ бол бас 14 онд 14 тэрбум бас хүрсэн байгаа. Нөгөө талд бол эндээс юу гэж дүгнж харж болохоор байна вэ гэхээр ямар нэгэн бол ерөөсө банкны зээл урт хугацаатай, богино хугацаатай хүү төлдөг, иргэн төлөлт хийгддэг ийм зээл бол ерөөсө энэ компанид бол байхгүй байгаа. Тэгэхээр энэ талаас нь харах юм бол санхүүгийн эрсдэл багтаа гэж бид бол үзэж байгаа. Мөн орлогын хэмжээ нь бол тасралтгүй өсөөр байгаа учраас энэ тал зах зээлээ тэлж байгаа. Шинээр бүтээгдэхүүнүүдийг нэмж чадж байгаа учраас зах зээлийнхаа хэмжээг, орлогын хэмжээг нэмж тэлж ийн гэж ойлгож байгаа. За нөгөө талдаа хамгийн гол бас нэг үзүүлэлт бол цэвэр ашигын үзүүлэлт байгаа. Тэр өнгөрсөн 5 жилийн хугацаанд бол энэ компани тасралтгүй ашигтай ажиллаж ирсэн. 2014 онд гэхэд бол 838 сая төгрөгийн ашигтай ажилласан ийм компани байна. Иргэдийн хувьд компани энэхүү хувьчлалд оролцохын тулд яг яаж оролцох хэрэгтэй юм бол? За хувьчлалтыг манай иргэд мань оролцохыг хүсэх юм бол одоо таны дөрөвчийн хэлснээр бол 12 дахь сарын 28-наас 1-р сарын 6-ны хооронд захиалга авах хэрэгтэй, хувьцаа худалдаа авах захиалга. Тэгэхээр энэ хувьчлал маань бүх
хурцаанууд биржээр дамжиж арилжаалагдана. Тэгэхээр биржээр та арилжаа хийж одоо энэ хөвчлөлд оролцохын тулд бол эхлээд үнцасны компаниас сонгоод тэн дээр дансаа нийлэх хэрэгтэй. Дансаа нийлгэснийхаа дараагаар бол мөнгөө тэр дансандаа байршуулна. За ингээд мөнгөө дансандаа байршуулсан дараа одоо хөвцөө худалдаа авах захиалга өгөх юм байна. Тэгэхээр энэ одоо хэрэгжиж байгаа энэ хөвчлөлийн ажил маань 1990 оны үетэй харьцуулахад бол асар өөрчлөгдсөн тийм орчинд хэрэгжиж байгаа ийм үйл ажиллагаа болж байгаа. За өөрчлөгдсөн гэдэг маань юу вэ гэхээр хууль эрх зүйн орчин бол эрс сайжирсан. За санхүүгийн зах зээлд хороо гэж бүхэл бүтэн хяналтыг нь тавьдаг, хариуцлагын тоолдог юм байгуулагдчихсан. За дээрээс нь компани засаглал гэдэг асуудлыг маш өндөр түвшинд ярьдаг болчихсон. Мэдээллийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юм өндөр түвшинд хөгжсөн. Ийм нөхцөлд болж байгаагаараа бол өмнө тэр болж исэн хөвчлөлтөд харьцуулахад маш тийм таатай, эерэг орчинд болж байгаа. Ийм хөвчлөлөө. Тэгэхээр энэ утгаараа бид нар цаашдаа ч гэсэн хөвчлөлийн дараа компани үйл ажиллагааг нь өргөжөөд томроод хөрөнгө оруулагч нартай ашиглаж итгэж байгаа. За дээрээс нь бас нэг зүйлийг нэмжлэхэд бол энэ хөвчлөлөөс олсон энэ орлого буюу 6.2 тэрбум төгрөг байгаа. Энэ төгрөгийг бол төсвийн данс руу хийж одоо төсөвт оруулж зарцуулахгүй. Харин энэ мөнгийг бол энэ компани үйл ажиллагааг цааш нь сайжруулахын тулд авто замын логистикийн төслийг санхүүжүүлэхэд бол зарцуулахаараа бас юм онцлогтой хөвчлөл болж байгаа юм аа. Мэдээлэл хүргэсэнд баярлалаа. За баярлалаа. За зөвхөн бид та бүхэндээ Монгол шуудан төрийн эмч төвцөөд компани хөвчлөлийн асуудлын талаарх мэдээллийг хөрөнгө оруулалтын шинжээч мөн хүртэнтэй шууд холбогдоо өргөдлөө. Монгол шуудан төвцөөд компани нийтдээ 30 гаруй одоо ширхэг хувьцааг нэгж бүрэг нь 185 төгрөгөөр хөвчлөх ийм ажил одоо хийгдэх гэж байна. Ингээд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.